Эрт удаагийн Оскарын шагнал гардуулах наадам 2018 оны 3 дугаар сарын 4-нд Лос Анжелес хотод зохион байгуулагдана. Жил бүр шагнал гардуулах ёслолын үндсэн хөтлөгчөөр ямар алдартай байх нь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татдаг бөгөөд энэ жил дахин телевизийн алдартай хөтлөгчдийн нэг Жимми Киммел хөтлөх ажээ. Кино үйлдвэрлэлийн салбарын шилдэгүүдийг тодруулдаг уг наадмыг анх 1929 онд Метро Голдвин Мэйер студийн захирал Луис Мэйерийн санаажилгаар эхлүүлж байсан юм. Энэ жил найруулагч Гильермо дель Торогийн The Shape of Water уран зөгнөлт кино нийт 13 төрөлд нэр дэвшиж байгаа юм. Харин үүний араас Кристофер Ноланы бүтээсэн дэлхийн 2 дугаар дайны Францын бүслэлтийн тухай өгүүлэх Dunkirk кино 8 номинацид, Мартин Макдонагийн Three Billboards Outside Ebbing, Missouri хэмээх кино 7 төрөлд тус өрсөлдөж байна. Харин одоо 2018 оны Оскарын наадмын нэр дэвшигчдийг харцгаая. Шилдэг кино номинацид найруулагч Гильермо дель Торогийн The Shape of Water, найруулагч Кристофер Ноланы Dunkirk, мөн найруулагч Лука Гуадиногийн бүтээл Call Me by Your Name, найруулагч Мартин Макдонагийн бүтээл Three Billboards Outside Ebbing, Missouri, найруулагч Грета Гервигийн бүтээл Lady Bird, мөн найруулагч Пол Томас Андерсны бүтээл Phantom Thread, найруулагч Жо Рейтийн бүтээл Darkest Hour, найруулагч Jordan Peele-ийн бүтээл Get Out, найруулагч Стивен Спилбергийн бүтээл The Post зэрэг кинонууд шилдэг кино номинацид нэр дэвшин өрсөлдөхөөрсөн байна. Харин шилдэг найруулагч номинацид The Shape of Water киногоороо найруулагч Гильермо дель Торо, мөн Lady Bird киногоор Грета Гервиг, мөн Dunkirk киноны найруулагч Кристофер Нолан, Get Out киноны найруулагч Jordan Peele, мөн шилдэг кино номинацид өрсөлдөж буй Phantom Thread киноны найруулагч Пол Томас Андерсон нар өрсөлдөж байгаа юм. Мөн дараагийн хамгийн өрсөлдөөнтэй номинацуудын нэг болох шилдэг эмэгтэй жүжигчинд Three Billboards Outside Ebbing, Missouri хэмээх кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Фрэнсис Макдорманд, мөн I, Tonya кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Марго Робби, Lady Bird киноны жүжигчин Сирша Ронин, The Shape of Water киноны жүжигчин Салли Хокинс, The Post киноны жүжигчин Meryl Streep нар өрсөлдөхөр болсон байна. Харин шилдэг эрэгтэй жүжигчин номинацид Darkest Hour киноны жүжигчин Gary Oldman, Phantom Thread киноны жүжигчин Daniel Day-Lewis, Call Me by Your Name киноны жүжигчин Timothée Chalamet, мөн Get Out киноны жүжигчин Daniel Kaluuya, мөн жүжигчин Denzel Washington нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Харин шилдэг анимашн кино төрөлд найруулагч Том Макгратийн бүтээл Baby Boss, мөн найруулагч Карлос Салданагийн бүтээл Ferdinand, мөн найруулагч Ли Анкричийн бүтээл Coco, Loving Vincent, The Breadwinner зэрэг анимашн өрсөлдөж байна. Харин гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Чилийн уран бүтээлчдийн Fantastic Woman, The Insult, мөн Оросын уран бүтээлчдийн Loveless, Унгарийн On Body and Soul, мөн Шведийн The Square зэрэг кинонууд өрсөлдөж байгаа юм. Мөн шилдэг баримтат кино төсөлд Abacus, Faces Places, Icarus, Last Man in Aleppo, Strong Island зэрэг кинонууд эрт удаагийн Оскарын шагнал гардуулах наадмын шилдэг номинацуудад шалгаран өрсөлдөж байгаа юм.